Сайн байцгаана уу? За миний бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийнхөө бичлэгийн охтуудаа болон эмэгтэйчүүдтэй зориулахаар шийдсэн. За юуны тухай ярих гэж байгаа вэ гэхээр хэрхэн өөрөө өөрийгөө олж авах вэ? Хэрхэн яаж өөрийгөө хайрлах вэ гэдэг талаар ярих гэж бодсон. За ярианыхаа эхлэлийг бол би хобби гэдэг зүйлээр эхлэе гэж бодлоо. За хобби гэдэг зүйл бол одоо маш түгээмэл хэрэгэлдэг. За чиний хобби чи юу юм гээл те. What's your hobby гээл. Энэ бол маш энгийн юм шиг мөртлөө маш чухал зүйл байдаг эмэгтэйчүүд. За зөвхөн эмэгтэйчүүд ч гэхгүй хүний амьдралд ер нь хобби гэдэг зүйл маш чухал байдаг. За хоббигоороо дамжуулаад тэг хүн маш сайхан зүйлийг одоо мэдрэх боломжтой байдаг учраас одоо өөрийн гэсэн хобби гэдэг зүйлтэй байх хэрэгтэй. Хэрвээ байхгүй бол юм болгоныг туршиж үзээд би яг юу хийгээ суухаараа жаргалтай байгаад байгаа юм бэ те? Юунаас би аз жаргалыг мэдрээд байгаа юм бэ гэдгээ хүн олж мэдэх ёстой. За тэгэхээр хоббитэй байх хэрэгтэй. За дараагийнх нь зүйл болохоор өөрийгөө жаргалтай байлгах зүйлээ өөрөө хийгээд сурах хэрэгтэй. Хин нэгнээс ямар нэгэн зүйл хүлээж хүсэхгүйгээр өөртөө бүх зүйлийг хийгээд өгөөд сурчих юм бол энэ бол одоо би даасан өөрийгөө олсон эмэгтэй шинж юм болов уу гэж би боддог. За жишээ нь хэрвээ чи өнөөдөр цэцэг авмаар байгаа бол эсвэл ном авмаар байгаа бол номын дэлгүүр ороод өөртөө ном худалдаад авчих. Тэ цэцгийн дэлгүүр ороод өөртөө цэцэг аваад өгчих. Тэгээд тэрэндээ сэтгэл хангалуун. Ваа би цэцэг авмаар байсан штэ тэ. Хин нэгэн заавал надад өгөх албагүй. Би өөртөө авчлаа. Ингээл болоо тэ. Тэр юм чи яаж байгаа юм гэхээр өөрийгөө чи өөрөө жаргалтай байлгаад сурж гинэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор би ганцаараа аялаад үз гэж хэлнэ. Ганцаараа аялна гэдэг бол маш гоё зүйл байдаг. Өөртөө ярилцах цаг хугацаа гардаг. Өөрийгөө таньж мэдэх цаг хугацаа гардаг. Хин нэгнээс шалтгааллахгүй, хин нэгний сонголтыг давахгүй те ганцаараа яг ингээд аялаад явна гэдэг бол маш гоё мэдрэмж, түүх, дурсамжийг хүнд үлдээд юм аа. Тэгэхээр ганцаараа аялаад үзээрэй. За тэгээд дараагийн зүйл нь болвол эмэгтэй, гоё эмэгтэй бай гэж зөвлөнө. За энэ нь юу гэсэн үг вэ? Гоё фит, эрүүл биетэй, ээж, эхнэр, тэ эсвэл залуу эмэгтэй бай. Мөн арьсаа арчилдаг. Тэгээ арьс арчилгаа гэдэг зүйлийг хизээч мартдаггүй. Тэ хичнээн оройтсан ч хичнээн ядарсан ч нүрээ цэвэрлээд унтдаг тэ. Хичнээн одоо боломж болцоогүй байсан ч гэсэндээ тэ гоо сайхныхаа бараа бүтээгдэхүүнд тэ скин кэрийнхаа юмнуудыг авчдаг. Маска аваад 7 хоногтой тий өдөр маска нүрэндээ тавьчихдаг. Тийм байгаасай гэж зөвлөнө. За тэгээд дараагийнх нь болохоор эерэг сэтгэл зүйтэй бай. Бүх зүйлд эерэг ханд, талархалтай ханд. Эерэг байх, талархалтай хандах энэ зүйл хүнийг маш аз жаргалтай болгодог. Та үүнийг мэдрээд үзээрэй. Өөрийгөө магтаад сур. Өөртөө сэтгэл хангалуун байгаад сур. Тэ өөрийгөө тол руу хараад өглөө босоод чи ямар үцэглэнтэй юм бэ? Тэ өөрийгөө тэвэр. Тэ үнэхээр хичээж байгаа шүүгээд өөртөө урам өг. Тэ энэ бүхэн зүйл бол хүнийг бол маш жаргалтай болгодог. Тэ өнөөдөр байгаа зүйлдээ талархалтай ханд. Тэ өнөөдөр эрүүл сарвал байгаа да, эцэг их маань, хань ижил маань, үр хүүхэд маань тэ сайхан ажилтай байгаа да. Өнөөдөр гоё ус аваад ууж байгаа да тий кофе аваад уугаад сууж байгаа да эрүүл сайхан биетэй байгаа да тий энэ бүхэндээ таларх өдөр бүр таларх баярлаа гэж хэл. Машин чинь чамааг өдөр болгон ажилд чинь хүргэж өгч जैन тий машинда талархлаа илэрхийл. Ажилч буй компанида болон хамт ажиллаж байгаа хүмүүстэй эрэг сэтгэл зүй түгээж тэдэндээ талархлаа илэрхийл. Хин нэгэн чамд одоо амьдралд чи ямар нэгэн сайхан тус тийм хизээ нэгэн цагт хүргэж исэн бол тэр хүний тусыг хизээж битгий март үргэлж тэр хүнд таларх. За одоо өглөг гэдэг бол заавал материалыг байх албагүй. Хин нэгэн түндтэй сайхан сэтгэлээр туслах эсвэл одоо сайхан үг хэлэхтэй тэднийг одоо сонсож өгөх энэ бүхэн би өглөг гэж боддог. Тийм болохоор болж өгүүлэн те хүн бүхэнд одоо өглөг өгч те хин нэгний инээх шалтгаан болоорой гэж зөвлөнө. Тэгээд бүх зүйлд эерэг сэтгэл зүгээр хандаж чадах юм бол одоо бүх зүйл чинь эерэг байх боломжтой байд юм аа. За тэгээд өөрийгөө хайрлаад сурчсан эмэгтэй ямар байх вэ гэхээр өөртөө итгэлтэй байна. Өөртөө итгэлтэй хүнээс одоо ямар одоо төрлийн одоо энерги цацрах вэ гэхээр эерэг маш гэрэл гээгээтэй гоё энерги цацрна. За тэгээд харизматай байдаг. Өөртөө
итгэлтэй өөрөө өөрийгөө олчихсан эмэгтэй болвол хүн болгоныг тийм татах нэг тийм далд авьяас чадвартай байдгаа. За тэгэхээр өөртөө итгэлтэй байхын төлөө өөрөө өөрийгөө олохын төлөө өнөөдрөөс чамаагүй эрэг сэтгэл зүгээр эхлээрэ гэж би бүсгүйчүүдтэй хэлье. За амжилт хүсье. Баярлалаа.